Take a picture at the door. Okay. Овсангийн Улаангоомд Улаанбаатартаас сурчиж ирээд жил хагас болж байна гэж бүгдээрээ хоёр хүүхдийг хамт нэг жил хагас амьдсан сэтгэл гэвэл шинэ соёл чинь бас уур амьсгал бүх юм ерөнхийдөө шинэ байгаа. Тэгээд чирэг Улаанбаатартыг хүмүүс мэдж байгаа. Тэр стресстэй хөтэн тэр болоод юм нь have Yellow shining star. Тэгээд олон зүйлээр олон зүйлийг амжуулах цаг гардаг ч гэдэг юм уу гэх мэтчлэн даваа талаад их гарч байгаа. Тийм учраас монголчууд бид дахин хэлээ ганц мод гал болдоггүй. Усад Улаангоомд ирсэн сэтгэлээс авалцчих. Тэст орцоо аяг. Shining Star-ын талаар талаар хэлцүүлээд өгч. Яг юу байгаа гэлээ. За манай Shining Star төв маань guest house энэ болохоор Улаангийн Улаангоом сумн дээр байгаа. За тэгээд бид нэр түрүү зунаас эхлээд ингээ үйл ажиллагаа явуулж ирсэн. Тэгээд дотроо бид нэр 8 өрөөтэй юм guest house байгаа. Тэгээд бас coffee shopтай тэгээд бас заалтай юм газар байна. Ер нь гадныхан бас манай Google Map-аас их харж ирдэг. Тэгээд Улаангоомд бол яг guest house гэдэг юм одоо ганц л гэх юм уу? Ихэнх нь ер нь жоохон хотел юм газрууд байдаг. Тэгээд яг guest house гэж нэрлсэн манайх ганцхан газар байгаа. Тэгээд нэгээрээ жоохон онцлог юм уу? Таяр маань хувьд нөгөө Улаанбаатараас нүүж ирсэн байгаа шүү дээ. Ер нь нөгөөгээд нэг жил гарсан болж чи хэр эдэж чи яаж ямар хөө вэ? Тийм бид хоёроос жил гарны өмнө нэрсэн одоо айгүй дасж байна. Тэгээд аюу хурдан дасж байгаа. Тэгээд энд бас хүмүүс ч гэсэн бид хоёрыг маш сайнаар хүлээж авч тэ ингээ гоё. Юу гоо хурдан дасж байна та тий. Ямар нэгэн юу алгаа. Тэгээд одоо юу гоо асуудал тий. Бид бизнес хийхэд тэгээд энэ хүмүүстэй харилцахад нэг тийм хэцүү юм байхгүй байгаа. Тэгээд айгүй сайн найрсаг хүлээж авдаг. Гадныхныг их гоё дэмждэг юм уу гэж бид хоёр харсан. Бид хэд бас нөгөө ер нь Улаанбаатараас нүхгээл аймаг судалж байгаа байхгүй. Өмнө нь дарханд очсон Эрдэнэтэд яг ер нь бол очижсэн. Гэхдээ яг амьдрал ямар вэ? Хаврын үед, намрын үед гэхэд дархан Эрдэнэтээр л очсон. Одоо ингээд нэг аймгийн дараа ингээд яваад үзээд байгаа юм. Ер нь одоо хотоос ч нугас нэлээд олон гэр бүлүүд ингээд нүүх эсвэл дөрвөө буцах бодолтой маш олон залуучууд байгаа байхгүй. Тэднэрт хандаж одоо зөвлөгөө өгнө гэвэл туршлагаасаа хаалцна гэвэл богинохоо. Тийм хүмүүс гоё нэг яг юм яг бидний ер нь залуучууд те ялангуяа залуу гэр бүлүүд гэх юм уу юм хүмүүс гоё нөө орон нутагт очиод те шин соёл шин гоё санаанууд те хэрэгжүүлээд ингээд амьдрах боломжтой.
Тэгээд тэр утгаараа бас орон нутгийнхан ч гэсэн тэр хүмүүсийг илүү гоё хүлээж авах бах, дэмжих бах. Тийм болохоор гоё орон нутг руу яваарай тий. Тэнд мэдээж одоо нэг үеийн одоо бид нар чинь интернет бүх юм ингээд нээлттэй байгаа учраас тодорхой хэмжээнд орон нутагт бүхий л үйл ажиллагаа юу ч хийсэн бүх юм одоо тий нээлттэй ямар ч одоо асуудал болцсон. Тэр утгаараа гоё байдаг. Тэгээд дээрэс нь залуу хүмүүст бас тий нөгөө хөгжихэд дээрэс нь эрүүл одоо тий агаар эрүүл хоол хүнс гэл ингээд хөгжсөн байгаа болол гэж бид хоёр хардаг. Тий тэгж юу бол боддог доо. За баярлалаа. Нээлттэй гоё хуваалцж дэлгэсэнд тэгээд хоёртоо бас шаард жаргалыг хүсье, амжилт хүсье. Хичээгээрээ. За баярлалаа. Манай бүгд яриа өгсөнд баярлалаа. Godspeed, travel with hope in our mind. Losing the sky and the wind on wild sea. We are all strangers to this land. No mask, no promise but the light ahead. Rolling into the great unknown. Every step leads away from home. New stars so bright in the edge of the night. One spark and the world begins again. My name is Yvonne. За, go around it.